Испани эдийн засаг дороотож ажилгүйдэл эрс нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жигсэгчид Мадридын Puerta del Sol талбайд 8 дахь өдрөө хонож байна. Жигсэгчид Испани эрх баригчдыг алдаатай бодлогоос суулж олон мянган залуучууд ажилгүй болсныг эсэргүүцсэн 5 дугаар сарын 15-наас эхлэн жигссэн юм а. Парламентын орон нутгийн сонгуул нэм гарагт дууссан жигсэгчид эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Жигсэгч сонгуулийн үр дүн энэ бүхнийг шийдэхгүй. Испани социалист намч вэ, барууны баримжаатайч вэ, зүүнний баримжаатайч нам бай асуудлыг шийдэж чадахгүй. Энэ бүгдийг бүхлээр нь өөрчлөх цаг болоод байна гэж ярьсан байна. Испани ерөнхий сайд Хосе Луис Родригес Запатерогийн удирдах байгаа эрх баригч намын алдаатай бодлогоос суулж эдийн засаг хямарч ажилгүйдэл нэмэгдсэн гэж ихэнх испанчууд үзэж байгаагаас түүний нам орон нутгийн сонгуульд ялагдл хүлээж магадгүй болоод байгаа юм байна. Испани Мадрид, Барселона, Валенсиа зэрэг том хотуудад 60 мянган орчим жагсагчид 50 жагсаал өрнүүлж байна. Испани 18-аас 25 насны залуучуудын бараг тал хувь нь ажилгүй болоод байгаа юм байна.